энэ бүх далд нууц клубт өрнөдөг байсан шүүмж ярианы гол байна. Явж шинжлэхийг удаашруулад байгаа улс төрийн товчооныхноос гадна бидний 70 жил далдаас удирдах эрхшээлдээ бараг бүрэн оруулаад байсан зөвлөлт улс болж таардаг байв. Манайх шиг одоо нутаг дэвсгэртээ тэгж их зөвлөлтийн армиг, зөвлөлтийн цэргийнхнийг байршуулж исэн улс орн байхгүй. Манайх шиг одоо байгалийн баялгаа одоо хамгийн хэм төсрүүнээр өгчээсэн тийм одоо түүхтэй орн бас байхгүй тэр систем дотор. Барак хон, нэгдлийн барак хон 80 төгрөг байлаа. Би тэрийг сайн мэдээ нөхдөж. Тэгэхэд 90 хоныг 6,000 төгрөгөөр өмөлж орсаад төгсөн баг. Миний жил болгон эцэндээ 2,000 төгрөгөөр шар хүнсэн дараад төгсөн. Нас хүнсэн сайхан шар 2,000 дунджаа 2,000 төгрөгөөр авахд зөвлөлт улс Монголоос шарыг амьдаар нь 36 төгрөгөөр өмөлж авдаг байсан. Энэ бол мөлжлөг. Энэ бол дээр ярих тусам, эргэцүүлэх тусам хүн болгон л яагаад бид зөвлөлтийн эрхшээлд байгаа юм бэ? Яагаад бид өөрийн эх орондоо байж ингэж мүлжүүлж, ингэж дорд үзэгдэж байгаа юм бэ? Яагаад гэх хариултын тодорхойгүй хөрсөн асуултуудад тулж очдог байв. Гэтэл нөгөө талаас зөвлөлтийнхний өгсөн ах トゥ угийн тусламжийн эхийг үгээр тоочж барахгүй хүмүүс ч олон байв. Монголд баригдсан бүхий бүтээн байгуулалтууд зөвлөлтийнхний гараар боссон болохоор нам засгийн томчууд үнэндээ өөдөөс нь сүрж чаддаггүй ээж. Гэтэл нэг өглөө тэдэн дундаас нэгэн сайд өнөөх зөвлөлтийн ах トゥ нарын өгсөн бэлгийн морины шүдийг тоолж тэгээ бид чинь огт шүдгүй өсөж үржих найдваргүй юмнууд авч байсан юм байна гэдгийг илчилж. Ноён сайд үүнийгээ ядаж Монголынхаа хэвлэлтч биш. Бүр зөвлөлтийн өөрийнх нь төв хэвлэлүүдийн нэг болох Эхо планетыг биччихэж. Энэ бол тэр үеийн гадаад эдийн засаг хангамжийн яамны сайд байсан очир бот байлаа. Ер нь одоо энэ Монгол зөвлөлтийн эдийн засгийн харилцааны үр ашиг их дуугар байна. Одоо 150 жилийн цаана одоо өртгөө нөхөх ийм үр ашигтай үйлдвэрийг одоо Монголд барих юм ямар хэрэг байна. Жишээлбэл одоо тосон цэнгэлийн модны үйлдвэргээл тэгэхэд чинь одоо 120 жил ажиллаад өртгөө нөхөхгүй тэгэл одоо ерөөсө хангай нурууны бүх модыг хяргаж дуусаад тэгээд үр ашигтай төлдөггүй одоо хөрөнгө оруулалтаа нөхөж чадаагүй байж идэг ийм үйлдвэрийг ямар хэрэгтэй юм бэ? Шуун фабрик 150 жилийн дотор одоо өртгөө нөхөх ийм шуун фабрик барих одоо ямар хэрэгтэй гэдэг юм. Дархны автомашины засварын үйлдвэр бас л одоо 100 жилийн дараа л өртгөө нөх. Гэхдээ ийм үр ашиггүй үйлдвэрүүдийг бариад бид нар одоо зөвлөлт холбоод улсын ах トゥ угийн сэтгэл харамгүй тусламжаар одоо Монгол улс хөгжиж гин гэж ярих юм ямар үндэс байна. Ингээд хямарч буй социалист системээ өөрчлөн байгуулахаар ярилцаж энэ тэнд нийлж цугладаг байсан залуучууд маань нөхөр Горбачевын уриалснаар ил тод илэн далангүй ярилцах тусам өөрсдөө зөвлөлт холбоод улсын эрхшээлд ямархан их орчихсон байгаагаа улам тод харах болж улмаар үндэснээ зөвлөлтөөс тусгаарлах Москвагаас жинхэнэ утгаараа хараат бус амьдрах гэсэн үндэсний үзлэнд давмгаалаад ирж. Ингэж байсаар 1989 оны намар орой болж Монголын ёсгол залуучуудын эмнэллээс зохион байгуулдаг төлөвлөгөө дарах хэмжээд тулж ирлээ. Энэ л залуу уран бүтээлчдийн улсын 2 дугаар зөвлөгөө байлаа. Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөгөө гэж энэ хувьсгалт нам эдийн хамтарч байгаа. Энэ зөвлөгөөнд тухайн үеийн улс төрийн төвчөөний гишүүн байсан Намсраа бай. Энэ үндэс сурталчилгааны эзэн байсан Балхчуу бай. Эдгээр бол их нааштай хүлээж дэмжиж байсан асуудаг юм. Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөний өмнө 7 хоног уран бүтээлийн нэгдэл холбоотой өдөр гэж байсан. Энэ 7 хоногийн нээлт Монголын зохиолчдын үйл хэрэгсэн. Эхнийх нь. Зохиолчдын үеийн өдөрлөг бол хамтдаа маш мөлгөр болсон. Зохиолчд коммунизм магтанд улаан өгсөн. 7 хоногийн төгсгөлд Каман уран бүтээлчдийн үеийн
өдөрлөг таарлаа. Хоёроо. Сабитига. Нээлт нь 10 өдөр чинь дөөний үзэмсөд хэмнэл цан бариад гарчиж байгаа. Сэр. Монголын ард түмэн сэр. Тэнгүүд өдөрч хөөгч нэстэй. Тэр хооронд архитектур мөртөө баримт тэмдэгтэй бас нэгэн танил болцсон. Нөгөө дэмэл онгоцтой маяг ярьдаг. Тэгээд тэнгэр үдээс дураараа чалчлаа да. Тэнд би илгүүд оржиг үр завтаад илгүүд орж бас тэнгэр өөхөлдөөд. Баатаж нормал мөн хөлдсөн. Манай бөгч нь бас нэлээд эрт нүүр наварцсан. Хэлмүүдийн нөхдөс. 7 хоногийн турш үргэлжилсэн уран бүтээлийн эвсэл холбоодын өдрөлгийн үеэр бараг өдөр бүр өөрчлөлтийн талаар хэлсэн залуусаас үзэл бодол нь хэлсэн хэдэн нэлбэрч яг зөвхөн дэлхийн өвдөрөө зураач орхны энэ уралданд цуглжээ. За энэ өөр нэгэн байгууллага байх ёстой. Энэ өөрчлөлт байгуулалт гэдэг. Энэ байгууллагын нэрлэлийг нэрээ залуучдын эвсэл нэрээр тохироод маргааш зөвлөгөөний юм дээр яг сая хэд хоногт ярьсан юмудаа зөрөгтэй юм шүү. Тэр сэдвэр. Энэ төрчихгүй. Хэзээ Монгол гарч байгаа шүүмжлэл театр уултаж шүүмжлэл. Хатуу бас халуухан шүүмжлэл энэ танхимд урд хизээж байгаагүйгээр тэр 3 өдөрт өрнөж байж 630 төлөөлөгч оролцсон гэсэн албан ёсны дүн байдаг. Тэд хуралдааны явцад хэсэг үсгээрээ уулзах залуусыг анзаарч байсан ч ардчилсан холбоо гэж хожим нэрээ өөрчилсөн нэгэн байгууллага юу байгуулагдах болсон тухай зарыг зөвлөгөөний эндэр дээрээс сонсно гэж хараахан санаагүй байж. Тэгсэн чинь 630 төлөөлөгч залуучуудын соёлын төв дүүр төлөөлөгч. Нэг юуны өмнөхтэн нэрэлээ барууны өмнөхтэн нэр гэдэг шиг шалаад уух шиг төч юм болсон. Над тийм сэтгэл төрсөн. Үнэхээр олон юм дараа хэлдэг. Гүр язар хүртэлдэг. Тэгснээр хаадас нүжинт бүгдээр хаалгасан. Хурлын завсарлагаанаар элбэгд орж амарсан нас Сүхбаатар тэргүүтэй хэсэг нөхөд зөвлөгөөнийг удирдах байсан намын төв хорооны 3 гишүүнийг яг энэ коридорт явж байхад нь шууд тулж очсон байдаг. Намсраагаа, балхаажаагаа. Алтан гэрэлгаа. Та нартай төр уулзаад хэдөө хэлэх гэсэн. За, та бүхэн ард түмний амьдрал донд орж үзээч. Ард түмэн залуучууд юу хүсэж байгааг мэдэрч байна уу? Та юу гэж байгааг мэдэж байна. Ер нь хүрээлэлдээ ороод явсан нь л дээр байт юм да. Шинжилж өөрчилж байна гэд гэрээ нураачихваа. Гэхдээ залуучууд та бүхний санаачлагыг бид дэмжинэ. Өөрчлөлтийг та нар л хийн. Өөр хин хийх үү? Мэдээж хэрэг одоо тэр улс төрийн төвчөөний тэр том хүнийг одоо манай залуучууд тэр үеийн уран бүтээлчд энэ залуучуудын соёлын төвд аваачиж нийгмийн шинжилгээ өөрчлөлийг гэдэг бол түүнээс улбаалж одоо энэ нөгөө нууц бүлэгмүүд маань их одоо юу гэдгийг зөриг авсан юм шиг байна. Тэгээд 20 залуу хөгжим мөчрөө цуглуу байлаа. Хамгийн түрүүн намын төвхөн студийн зардахантай уулзлаа. Бас зардахан гоо бид нар юм хэмээр та одоо намын төвхийн хүний хувьд одоо юм юу гэж бодож байна. Зөв. Зааш. Та баярлалаа. Дээд зөвхөн ба ерөнхий дээр орлоо. Шууд залгаад. Энэ ч гоо бидний сонсчоод амс наадахад портфолио ичдэг гэсэн. Сонсчоод босоод гэж яхад хайлаад. Бидний номер алахгүй. Гэс араас нарсан шин нуруунд ингээд хөлөрцсөн. Цамцсан нуруундаа наалтсан. Тэрээс судалтаас уснаа. Залуучууд зөв. Тахна ихгүй л. Тэгээд 89 оны 11 сарын 23-нд сандгийн эбэг төрч Дэвс Сүхбаатар 2 нот очиж уулзсантай ер нь арчсан холбоо байгуулах гэж байгаа бид нар юм бодолтой байна. Тэр самтыг сонсгээд тэгээд дэмжиж тэр зөв ер нь нэг хүнтэй олон хөлцөд бий болоход бол хэрэгтэй гэдэг. Тэгээд бид нар дэмжиж яриад гарч байсан. Холбоо явуулахаар зориулсан залуус баг өдөр бүр уулзаж анхны цуглааныхаа тухай түүнийг хэрхэн яаж зохион байгуулах тухай төрөл бүрээр л хэлцдэг байж. Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнд хөдөө олон нутгаас ирж оролцсон улсуудтай холбоо тогтоож хот хөдөөд нэгэн зэрэг нэг өдөр сүрч жагсаар зохион байгуулъя гэсэн яриач бас гарч. Гэвч нэгдсэн зохион байгуулалт хараахан бүрдэж чадаагүй нь улмаас 12 дугаар сарын 10-нд нэгдсэн журмаар зохион байгуулах төстэй байсан цуглаан хотод 3 хоногийн